Өглөөний мэнд өргөе зэгштэй. Тэгэхээр ажлын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Яг одоо бид маш нэгэн сонирхолтой зочныг студидтэй ураад байна. За, уг нь бол одоо аж үйлдвэр инженер мэргэжилтэй за бүр Walt Disney-д ажиллаж исэн. За, гэтэл Монголдо эргэж ирээд нэг асуудлыг шийдэхээр зорьсон нь одоо хүүхдийн эрт насны одоо хөгжилд ээлтэй боловсролын систем байхгүй байгааг анзаараад за 2017 онд Бамбуу театраа үүсгэн байгуулсан ийм эмэгтэй байгаа. За тэгээд улмаар 2021 онд Harvard-ийн боловсролын бодлого шинжээчээр магистр хамгаалсан байдаг. За ийм хүн манай студид өнөөдөр хүрэлцэн ирээд байна. Илүү тодруулах юм бол Бамбуу театрын үүсгэн байгуулагч Уянгаа маань хүрэлцэн ирээд байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд урьсан баярлалаа. За тэгэхээр хоёлаа ярилцлага нэг ер нь би таны өмнөх ярилцлагуудыг үзсэн. Тэгээд хүүхдийн бүтээл сэтгэлээ яг бүтээл чигээр нь үлдээх тухай айгүй болоо одоо ярьж исэн. Тэгэхээр ер нь бол бас өнөөгийн боловсролын систем болоо нийгмийн орчин хүүхдийн одоо бүтээл чанарыг яаж бохоож ийн гэж бодож байна. Бас ямар асуудал байсан учраас та яг энэ Бамбуу театраа эхлүүлсэн талаар яриагаа эхлүүлье. За ерөөхдөө ингээ харахаар нөгөө хүүхэд анх төрөхдөө ийм сониуч байдаг. Төрмөл сониуч зан гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр төрмөл сониуч зангийн л бид нэр одоо яг өнөөгийн нийгэм боловсролын систем хөтөлбөрүүд маань түрүүний таны хэлээр мохоогоод байна гэдэг байр суурийг би яг хараад байгаа юм л та. Тэгээд мэдээж би нөгөө 3 хүүхэдтэй тэгээд эхнээсээ ингээд мэдээж энэ нэг эцэг их болоод ээж хүн болоод ингээд ойлгохгүй яваад байсан. Тэгтээ яг ингээд дотор нь хүүхдээ ингээд өгөөд энэ хөтөлбөрийн систем рүү оруулаад ирэхээр яалтчгүй хүүхдээр нь байлгах, хүүхдийг өөрөөр нь байлгах, хүүхэд болгон онцлог, хүүхэд бүрэн өөр юм шин чанартай, өгөгдөлтэй гэдгийг хүлээж авахгүйгээр илүү манай боловсролын систем нэг хайрцагт нэг хэвэнд цутгаад яг нэг төрлийн хүмүүсийг бэлтгэхэд зориод байгаа юм шиг байр суурь анзаарчихсан юм л да. Тэгээд бид нар ингээд одоо ингээд бага насны хүүхдүүд 2-3 настай хүүхдүүдийг ингээд харангууд чинь гадаагаар тоглохдоо шороо идэл, эс идэл, эсвэл ингээл гэртээ байхдаа будаагаар цэцж тоглоод эсвэл гурлаараа энэ тэмдгүү наагаал тэр чинь өөрөө ингээд аливаа ямар нэгэн зүйлийг тухайн өөрийнх нь зориултаар бус өөрийнхөө ертөнцөөр өөрийнхөө тэрийг одоо сониуч зангаараа хөтлөгдөөд тэрийг одоо оролдож сонирхоод үзээд шүү дээ. Тэгээ тэрийг нь бид нэр үгээ будааг зөвхөн хоолны иддэг. Будаагаар тоглож болохгүй. Эсвэл цаас урж болдгоо гэдэг нэг юм ойлголт. Цэцэрлэг дээр чи ингээл өнгийн цаас хаач тэгээд эсвэл цавуугаар ингээд тоглосныгаа тэрийг одоо бүтээл сэтгэлийг нь хөгжүүлээд байна гэдэг нэг юм хязгаарлалтмал ойлголтуудыг одоо бид нэр ерөөсөө нэг болох ёстой. Тэгээ тэрний яг гол үндэс нь одоо том одоо арга зүй нь юу байж болох вэ гэхээр драмын арга зүй буюу театр тайзны урлагаар дамжуулж энэ бүтээл сэтгэлгээ тэр төрмөс сониуц цагийг нь байгаагаар навж үлдэх тэр боломж нь байна гэж хараад байгаа. Учир нь гэдэг юм бол тайз театр дээр болонгууд хүүхэд өөрөөрөө байх боломжийг одоо харж болно. Дээрээс нь одоо алдаа гарах боломж байж болно. Тэр нэг юм чөлөөтэй байх орон зайг тайз театр маань өөрөө бий болгоод байдаг. Тэгээ тэр ч утгаараа би яг Харвардаас ирээд бас цэцэрлэгийн СΟБ буюу сургуулийн өмнөх боловсрал дээр 2 жил өөрөө цэцэрлэг байгуулаад драмынхаа хөтөлбөрүүдийг явуулаад ингээ анзаархад бол яалтчгүй хүүхэд өөрийгөө илэрхийлэх тэр орон зай маш их дутагддаг. Тэгээ тэрийг нь яг театр маань хангалттай сайн өгч чаддаг юм байна гэж харсан. Тэгээ тэр утгаараа яг энэ бүтээл сэтгэлгээ гэдэг чинь өөрөө ерөөсөө аливаа ямар нэгэн зүйлийг тухайн зориултаас нь бус одоо сониуч байдалтай хөтлөгдөд явахыг хэлээд байгаа. Тэгээ тэрийг яг театр маань өгөөд байл гэж харж байна. Тэгэхээр одоогор бол Бамбуу театр бол гэр ороолын 5,000 гаруй хүүхдэд хөрч за гэр бүлийн харилцаа, хог хаягдал төр нэм эмзэг сэдвүүдийг бас хүндсэн байна. За харин энэ удаагийн та бүхний санаж илсан Wanderlust фестивалаар дамжуулан бас Булган Орхон аймаг гэдэг илүү орон нутг руу чиглэсэн ажлууд эхэлж байгаа шүү. Тэгэхээр дэлхийн театрыг авчирж байгаа тийм маш олон гадаад уран бүтээлчдийг бас яг энэ театрын соёлыг одоо хүүхдэдэд илүү таниулахын тулд та бүхэн маань авчирч байна. Тэгэхээр энэ одоо олон улсын фестивалийн хөтөлбөрийн сонгохдоо бас орон нутгийн хүүхдүүдийн бас ямар онцлог тийм ямар одоо асуудал хэрэгцээг шийдэхээр зорьсон байна. За бидний хувьд олонгууд хүүхэд л хүүхэд. Тэр одоо хотод амьдарч гин үү, хөдөө орон нутагт амьдарч гин үү. Тэр бол ямар ч одоо бидний хувьд олонгууд нэг ялгаатай зүйл гэж бол харахаасаа илүү ерөөсөө тэгш хүртээмжтэй соёл урлагийн буюу тэр дундаа тайз театрын урлагийн боловсролыг л өгөх гээд байгаа.
Хүүхдийн Нүүбийн конвенцийн 34 зүйл заасан хүүхэд болгон урлан боловсрол эзэмших эрхтэй тэр эрхийг нь бид нар хүргэх гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хөө мэдээж нөгөө хотын хүүхдүүдийг бодох юм бол хөдөө орон нутгийн хүүхдүүдэд үзэж харах, очиод үзэх музей, урлагийн одоо соёл урлагийн тийм арга хэмжээнүүд хомс зохион байгуулдаг учраас бид нар яг энэ Wonderlust төслөө аслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд рүү илүү чиглүүлж байгаа. Улаанбаатар хотод ч өмнө нь болж байгаагүй ийм одоо дэлхийн театрын том фестивал, олон улсын фестивалыг, нүүдлийн театрын фестивалыг одоо Булган орхон дээр үзүүлэх гээд байгаа. Тэгээ хөтөлбөрийн хувьд одоо онцлог илүү одоо яг хөдөө орон нутг руугаа чиглэсэн зүйл нь юу байгаад байгаа гэхээр бидний хувьд болонгууд мэдээж хаан ч амьдарч байгаа бүх хүүхдүүдэд хамгийн чанартай дэлхийн одоо төвшөнд үнэлэгдэх хэмжээний тэр одоо тайз театрын театруудыг л авчрах нь нэгдүгээрт байгаа. Хоёрдугаарт хөдөө орон нутгийн маань театр урлагийн салбарын одоо уран бүтээлчд маань яг энэ олон улсын төслөөс өөрсдөө урамших, өөрсдөө ирч хүч авах, өөрсдөө одоо тэр туршлага солилцох тэр орон зай одоо бий болж байгаа гэдгээр маш онцлог байгаа гэж харж байгаа. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа төгсвөл маргааш бас нөгөө алхалт хийх гэж байгаа шүү дээ та бүхэн маань. Тэгэхээр олон нийтэд илүү олон нийтийг уриалгах зорилготой энэ талаар хоёулаа товчхон танилцуулаад тэгээд яриагаа өндөрлөе. Тийм. 3 сарын 20 бол өнөөдөр тэгээд Дэлхийн хүүхдийн театрын өдөр, маргааш бол 3 сарын 21 Дэлхийн хүүхэлдэйчдийн өдөр гэж явдаг. Тэгэхээр бид нэр одоо яг амралтын өдрөө зориулаад тагсан өдөр 11 цагаас Сүхбаатар талбай дээр одоо яг энэ хүүхдийн театрын ач холбогдлыг илүү таниулах зорилготой хүүхдийн дэлхийн одоо театрын өдрийгөө тэмдэглээд бид нар одоо сайн дурынхан одоо энэ театрын салбарын уран бүтээлчид, театрууд, төрийн болон төрийн бус маш олон хүмүүс нэгдээд ерөөхдөө бол Сүхбаатар талбайгаасаа драмын театр руу одоо парад алхалтыг хийж байгаа. Тэгээд тэрний зорилго бол ерөөсөө хүүхэд залуучуудад театрын ач холбогдлыг таниулах зорилготой ийм алхалт явах гэж байгаа. Тэгээд мэдээж бас Wonderlust төслөө олон нийтэд таниулах тэр боломж гарч байгаа. Тэгэхээр та бүхний санаачилж байгаа энэ гоё ажилд нь амжилт хүсье. Тэгээд бас гадаадын олон гоё одоо театрын уран бүтээлчдэрээ бас манай Монголтой танилцахын сацсан манай монгол хүүхдүүдэд бас маш гоё одоо мэдлэг, мэдрэмжийг өгөөд буцах хаа гэж найдаж байна. Тэгээд та бүхний одоо бүх ажилд амжилт хүсье. Манай урилга хүлээвсэн баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ манай ажлын хөтөлбөр маань дотоод мэдээгээр үргэлжлэх гэж байна. Тэгэхээр бидний хамгийн ихэнд онцлог мэдээлэл бол Desert 39 гэсэн за та бүхэн бас Улаанбаатар хотод харсан байх. Desert 39 гэсэн ийм цагаан өнгийн маш минимал хэм маягтай ийм кофе шоп нэгдсэн байгааг харсан байхаа. За Desert 39 бол өмнөд Солонгосоос гаралтай 2014 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. За сүүлийн жилүүдэд Азийн зах зээлд маш хурдтай танигдж байгаа ийм премиум десерт болон кофе шопын сүлжээ брэнд байгаа. За энэхүү брендийн нэр нь дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн шилдэг за 39 төрлийн амттныг нэг дор цуглуулсан гэх утгыг одоо илэрхийлдэг. За бүгд найрамдах Солонгос улсад 700 гаруй салбартай одоо амтны кафе сүлжээд Desert 39 брендing одоо мастер франчайз эрхийг бол манай Монгол улсад Blue Moon Group Азийн орнуудаас анхлан эзэмшихээр гэрээ байгуулсан. За одоогоор 3 салбарыг байгуулан ажиллаж байгаа. За тэгээд илүү тодорхойлох юм бол салбаруудын мэдээлэл гэвэл Төв номын сангийн хойц талд Бамбруш хуучнаар бол Бамбруш кафений одоо тэрхүү салбар. За дараагийнх нь Улсын хөтөлбөрийн баруун урд байрлалтай фантамын салбар, за мөн 19 дэх хорооллын хуучнаар цагаан хаалганы байх 19 салбар гэсэн ийм 3 салбараар үйл ажиллагаа явуулж байгаа маань. За яг ямар учиртай брэнд вэ гэдгийг нь тайлбарлахаас өмнө Монгол дахь салбаруудын нь үзүүлсэн борлуулалтын амжилтыг нь бас танилцуулах зүйтэй гэж бодож байна. За 3 дугаар сарын 1-ээс 9-ний хооронд Монгол дахь салбаруудын нийт борлуулалт нь 138 сая төгрөг буюу ойролцоогоор 57.3 сая вонд хүрсэн байгаа юм байна. За мөн тус хугацаанд өдөрт дунджаар 15.4 саяын борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд зарим өдрүүдэд бүр 2 салбарын нь өдрийн борлуулалт нийлээд 48 сая төгрөгт хүрсэн байх жишээтэй. За цаашлаад 9 өдрийн дотор нийт 4289 худалдаа авалт бүртгэгдсэн буюу өдөрт дунджаар 477 худалдаа авалт хийгдсэн байна. За нэг хэрэглэгчийн дундаж зарцуулалт нь ерөнхийдөө 28,700 төгрөгөө гэсэн. За тэгэхээр энэ яг яадаг брэнд юм бэ гэдэг та бүхэнд бас өргөжлүүлэн танилцуулъя. За Desert 39-ийн гол зорилго нь бол ерөөсөө чихрийн шижээ өвчтөж болон чихрийн хэрэглээнд анхаардаг бүх хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах ийм одоо туйлын зорилготой. За тэгээд үүний тулд өөрсдийн патентжуулсан 9 чихэргүй, илчлэггүй тийм журуудыг санал болгодог гэдгээрээ одоо илүү залуу үеийнхний за Gen Z үеийнхнийг бол сонголт болоод байгаа.
ийм байгаа. За мөн дээсэрт 39 байгаль орчныг хамгаалахад бодит хувь нэмэр оруулахыг нэн тэргүүний зорилттой болгон ажилладаг. За энэхүү амлалтынхаа хүрээнд бол дээсэрт 39-ийг хөгжүүлсэн дэлхийн анхны олон удаа ашиглагддаг ийм Tumblr-ыг тогтмол хэрэглэж байгаль хэлтэй одоо ийм уриалгад нэгтгэхийг бол одоо хэрэглэгчдээс уриалдаг байгаа. За тэгэхээр дараагийн онцлог мэдээ юу гэхээр нийслэл хотын хөгжлийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах. За хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг хүргэх Улаанбаатар хөрөнгө оруулалт 7 хоног 3 дахь өдрөө үргэлжилсэн байгаа. За өнөөдөр дотоодын компаниудыг гадагшаа бизнесэд хэлэхэд нь зориулсан гадаад худалдааны аргачлал сургалтыг зохион байгуулсан байгаа. За Улаанбаатар хотын худалдааны танхимын зүгээс аж ахуй нэгжүүд гадны улсад бизнес эрхлэлтэд орон зай байгаа эсэхийг олж харах хэрэгтэйг бол онцолж хэлж байна. Тэгэхээр энэ талаарх илүү одоо дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захиралтай хийсэн ярилцлагаас хүлээн авна. За өнөөдрийн үйл ажиллагаа бол хөтөлбөр ёсоор гадаад худалдааны аргачлалын талаар сургалтыг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хийж байна. За энэ гол нь ямар утгатай вэ гэхээр одоо ялангуяа шинээр гадаад худалдаа эрхлэгч болох гэж байгаа, экспортлогч болох гэж байгаа. Эсвэл одоо гадаад худалдаа эрхэлж байгаа боловч тодорхой зарим асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Ийм компаниудад яаж бид нар гадаад худалдаагаа төлөвлөхийн, хаашаага худалдаа хийхийн, худалдаа хийхдээ юун дээр анхаарахын, тэгээ гэрэн дээрээ бид нар юуг анхаарах хэрэгтэй байдаг, маргаан шийдвэрлэх шаардлагатай болвол ямар асуудал байдаг. Гэх мэтлэн ийм нөгөө худалдаа эрхлэх гэж байгаа компаниудад хэрэгтэй мэдээллийг олгох юм сургалт байна.